зочноор Орос улсын Монголын оюутны холбооны ерөнхийлөгч тэргүүн би амлаж оролцож байгаа. Тэгээ намайг урьж оролцож байгаад бас баярлалаа. Юу нэг 500,000 төгрөг амар бичих юм шиг санагдаад байна. За тэгээд миний яг анхаарсан юм бол сая 500 орчмоор ер нь бол оюут амьдч гэж байгаа. Ингээ миний хүн ядрахгүй л байхад болоо. Ингээ авч байгаа мэдлэгчин чухал шүү дээ. Дүнгийн төлөө битээ үзлөө. Тэгээд би тэрийг nachаа ёо би ч одоо юу дотаа гэж ингээд явт юмтэй гэдэг. За өдрийн мэнд ануужаа. За өдрийн мэнд. За энэ подкаст нь манай холбооны хоёр дахь улирлын их дугаар зочноор Орос холбооны улсын Монголын оюутны холбооны ерөнхийлөгч тэргүүн би анууж оролцож байгаа. Тэгээ намайг урьж оролцуулж байгаад бас баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хоёулаа ярилцах юмуд бол одоо их хөнгөн. Чи бол Оросын талаар ярина. Орос улбаны улсад амьдарх нь тэгээд оюутан болоод суралцах нь хэр сайхан байна вэ тий? Мэдээж бас хэцүү зүйлсээ бас хуваалцсан. Миний хувьд гэх юм бол Чех улсын талаар бас ярина. За юу гэсэн чамаас эхлэе. Орос улбаны улсад хизээ оюутан болж очив. За тэгээд юу бүрдүүлв? За хэлний бэлтгэл яасан гэдгийг ч нас сонсоход аюу таатай байна л да. За тэгэхээр юуны дөрөнд өөрийгөө танилцуулъя. Намайг Ануучин гэдэг. Тэгээ одоо Орос улбаны улс дахь Монгол оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээд Орос улбаны улсын үндэсний судалгааны эдийн засгийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан. За тэгээд 3 дугаар курсын оюутан гэхээр хэлний бэлтгэлтэй нийлээ 4 жилийн өмнө анх Орос улбаны улсын Москва хотод иржсэн. За тэгээ анх ирэхэд болохоор яг тухайн үед за бүр яг анх яагаад ирэх болсноосоо эхлээ ярьсан зүйтэй баг. Тэгэхээр хамгийн анх би ахлах сургуулиасаа ер нь мэтгэлзээнээр айгүй хичээлдэг байсан. Тэгээд улс болон дүүргийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцоод тэгээд 12 дугаар ангийн одоо төгсөх сурагч нарт тухайн үед Хэрцэнка болон Монголын мэтгэлзээний нэгдсэн танхим нийлээд Оросын холбооны улсад суралцах тэтгэлгийг бол хардуулдаг байсан. Тэгээд 12 дугаар ангидаа за юу амжилттай мэтгэлцэгч гээд тухайн тэтгэлгийг гардаж аваад Орос улбаны улсад суралцах ер нь зам маань эхэлсэн гэсэн үг. Тэгээд хэлний бэлтгэлд эхлээд яг тухайн үед чинь би ч өөрөө нөгөө коронагийн үед ахлах сургуулаа төгссөн. Тэгээд тийм болохоор яг ахлах сургуулаа ингээ онлайнаар төгсөж жогоод хэлний бэлтгэл маань ч гэсэн онлайнаар эхэлжсэн. Тэгээд онлайнаар эхлээд 9-10 сард ингээ онлайнаар бахан гадаад хүүхдүүдтэй Орос багштайгаа ингээд үсгээ сурч эхэлчихлаа. Тэгээд тухайн үед бас нөгөө нэг Оросд байдаг одоо манай холбооны өмнөх тэргүүн бол үндэсний байгуулагч нар маань сургуультай явах хүсэлтэд илэрхийлээд бас тухайн үйл ажиллагаа хийжсэн. Тэгээд тэрний ачаар 11 сард бол Орос улбаны улс руу зорих боломж нэгдсэн. Тэгээд 11 сард хурж ирээд хэлний бэлтгэлээ 1 жил суугаад тэгээд ирэх жилээс нь 1-р курс, 2-р курс гэдээ одоо 4 дахь жилдээ сурч амьдарч байна гэсэн үг. За тэгэхээр Орос улбаны улсад цаг агаар нь ямар шүү вэ? За тэгээд дасгад хэр удав? За мэдээж Оросд бол асар олон монгол оюутнууд бол байгаа бах. Тэгээд тэдний холбоо өдр бол асар том. За тэгэхээр тэр талаараа яриач. Холбооныхаа талаар авч. Тийм, ерөөхдөө бол юу цаг агаарын хувьд гэвэл тасгад аюу амар хялбар. Яагаад гэвэл Монголтой ер нь бол төстэй. Гэхдээ Монголыг бодвол арай тийм зөөлөн уур амьсгалтай гэх юм уу. Одоо өвлөн тэгэж амар хүүтрээд байхгүй. Гэхдээ мэдээж өвөл болно, хүүтэн болно. Гэхдээ нэг тийм час хийсэн хүүтэн байдаг шүү дээ. Тийм зүйлийг бол би бол одоохондоо арай мэдрээгүй байна. Зундаа бол амар их халдаг. Гэхдээ яг тийг халах үеэр нь Монгол руугаа явчихдаг болохоор бас яг тэр халууныг мэдрээгүй. Тэгээд би өөрөө Монголд байхдаа намар хаврын улирал нэг туртай байгаагүй байхгүй юу? Хаврын улирал чинь нөгөө нэг хаврын ааштай гэл амар ядаргаа улирал шүү дээ. Тэгээд Москвад ирээд бас намар хаврын улиралд аягүй туртай болсон. Ингээд тэр өнгүзэм жуур амьсгал нэр нь аягүй их таалагддаг. Тэгээд тасгад ч гэсэн ер нь бол соёл ч юм уу уур амьсгалынх нь хувьд бол тасгад нэлээд хялбар санагдсан. Яг Монголтой төстэй. Тэгээд тэгж тийм шин соёлын шок болоод авах зүйл бол нэг байхгүй. Хамгийн хэцүү зүйл нь юу гэхээр нөгөө нэг би өөрөө аягүй гэрсэг хүн. Тэгээд гэрээсээ холдох, найз нөхдөсөө холдох гэдэг л нэлээд хэцүү. Тэрэнд л тасгаж жоох удсан да. Тэгээ эндээ найз нөхдөдтэй болоод тэгээд ерөөхдөө бол гайгүй тасцсан. За миний хувьд гэх юм бол бүгд нэг Чех улсад битээс чинь параллел ангийн хүүхдүүд байхгүй юу? Ануучтай. Тэгэхээр хүн адилхан ахлах сургуулаа төгсөөд тэгээд одоогоос 3 жилийн өмнө 3 жил хагасын өмнө бүгд нэг Чех улсад очиж исэн. Мэдээж яг коронагийн үеэр очиж байсан. За тэгэхээр тухайн үед очиход бол намайг очиход бол яг эд өвөл болж исэн. Монголоос өвөл нисэл Прагэд өвөл буухад ерөнхийдөө бол юу хавар болоод байгаа. Барыг намар болоод байгаа юм санагдсан. Ягаад гэвэл айгүй дулаахан байсан. Тэнд бол Монголоос хөдлөхөд хасах 28-тай хөдлөөл тэнд буусан чинь нэмэх 10 15 20 морьтой тэгсэн чинь хүмүүс нь айгүй хүүтэн байна гэж ярьж байгааг одоо их санаж байна. За тэгэхээр
очоод хэлний бэлтгэлд ороогүй англи хэл дээр сурдаг. Бүгд найрамд Чех улсын хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн факультетад нь сураад сая хавар төгссөн байгаа. За тэгээ одоо 9 сарын сүүлээр буцаад магистртаа сурахаар буцах гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр хэцүү зүйлсийн хувьд гэх юм бол миний хувьд бол нэг хамаагүй. Би бол нэг тоодгүй. Гэрээсээ хоол байна уу, өмнө байсан найзуудаасаа хоол байна уу, нэг тэгж бодож нэг гонхраад байдгүй. Гэхдээ нэг Санаж хэцүү юм магадгүй юм уу шиг. нэг айхтар санахгүй шүү дээ. Одоо нэг уцамцаар ярьчдаг болохоор. Зөвхөн нэг жоохон сони юм очиход яг корона болж исэн болохоор бас хангалттай гарч мараад те хүмүүстэй уулзч танилцч чадаагүй. Яг тэр нэг өрөөнд дотор л ингээд нэг сэхвэл амьдэрсэн. Тэр үе бол жоохон депресс үлж исэн гэж хэлээ да. За тэгэхээр одоо их сургуулиудын талаар ярилцъя. За тэгээд их сургууль нь хэдэн жилээр хэдэн кредиттэй сурдаг. Тэгээд хичээл сонголтууд гэж байдаг уу? За, Орос улбаны улсын үндэсний судалгааны эдийн засгийн их сургууль. Тэгээ би анх хэлний бэлтгэлээ болохоор Оросын засгийн газрын дэргэдэх санхүүгийн их сургуульд хийгээд тэгээ нэгдүгээр курсээс эхлээд одоо энэ сургуульдаа сурж байгаа. Тэгээ миний мэрэгжил болохоор маркетинг ба зах зээлийн аналитик гэсэн мэрэгчлэр Орос англи хэл дээрх хөтөлбөр гэж явагддаг. Тэгээ манай мэрэгжил бол яг 4 жилийн хөтөлбөртэй мэрэгжил. Тэгээ цаанаас нь бүх хуваар нь бол өгөгддөг. Тэгтээ нөгөө заавал судлах болон мэрэгжлийн хичээлүүд нь цаанаас өгөгдөөд харин өөрийнхөө хүслээр одоо нэмэлт хичээлүүдийг судлах боломжтой. Бас мөн одоо энэ хичээлүүдээ судлах бас нөгөө нэг боломжийг олгодог. Одоо тухайлбал миний мэрэгжил чинь маркетинг тэгэнгүүт маркетингийн одоо нөгөө гүнзгий илүү гүнзгийрэх тал руугаа буюу одоо спортын салбарт маркетинг байх юм уу, загварын салбарт байх юм уу, эсвэл нөгөө мэдрэг судалтай нейро маркетинг байдаг. Тэр гурвын айл нэг салбарыг сонгох маягаар нэг тиймэрхүү сонголтын хөтөлбөрийг бол бас олгодог. Тийм. Тэгээд одоо 4 жил болж байна. Тэгээд ер нь манай сургууль Оросдоо нилээдгүй дээгүр бичигддгээс гадна хамгийн хэцүүд тооцогддог сургуулиудын нэг. За бусад одоо улсуудад ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бас Оросд бол сургалтын системийг баг зэрэг тайлбарлахад 2 семестртэй. Тэгээд 1 семестрийн төгсгөлд буюу дүн гарахад шалгалт болон одоо идэвхтэй үнэлгээгээр бол хэмжигддэг. Тэгээд нийт одоо тэр дүнгээсээ нийт хичээлийнхэн дүн одоо муу байх юм бол одоо 2-3-аас бага одоо 5-ын системтийн үнэлгээгээр гэсэн үг шүү дээ. 3-аас бага хүн бол унсан тооцогдно. За тэгээ 2-оос дээш удаа унвал сургуулиас хөөгдөх гэх мэт сургууль өөр ингэсэн дүрм журамтай. За ихэнх сургуулиуд тийм байхад манай сургууль ерөөс тийм биш. Яг нүгэ гэхээр 2 семестр биш 4 модультай буюу 4 улиралтай гэсэн үг. 9 сараас эхлээ бид нар чинь 7 сар хүртэл хичээлдэг. Ердөө 2 сар л амардаг. Тэгээд түрүүн хэлсэнчлэн одоо итвэх болон шалгалтаар дүн хэмжигддэг ч гэсэн манай дунах боломж 2 байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр итгэх нь хичнээн сайн байлаа ч гэсэн шалгалтын дээр хангалтгүй оноо авбал унана. Тэгээ шалгалтын дээр хичнээн сайн оноо авлаа ч гэсэн итгэх нь байхгүй. Тэгээ хичээлийн дүн нь 4-өөс бага байх юм бол бас ундаг. Тэгээ муу адил 2-оос дээш удаа унах юм бол ер нь хөөгдөх арга хэмжээ авагддаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нэлээд олон хүүхдүүд хөөгддөг. Шалгалтын дээр унахлаар хөөгддөг гэсэн үг юм байна те. Шалгалтын дээр унахаар ч хөөгдөн, хичээл дээр унсан ч хөөгдөн. Одоо жишээлбэл харин тийм шалгалт чинь одоо 10 манайх тэгээд 10-ын системээр дүгндэг. Тэгээд 4-өөс бага оноо авбал хөөгднө гэсэн үг. Тэгээд би ч анх 1-р курстэй 6 дугаар групп гэж орж ирсэн. Одоо манай анги 6 дугаар групп анги гэхгүй. Тэгээд 2 дугаар курстэй эргээд орох гэсэн чинь манай анги тараагаа ийцэн. Яасан бэ гэсэн чинь ихэнх группууд айгүй бага хүүхдүүдтэй болоод байна. Тэгээ нөгөө хүүхдүүд анх бол нь 24 тавуулаад байдаг гэсэн чинь хүүхдүүд айгүй хүүхдүүд хичээл дээр унсны улмаас ер нь бол ингээ шигшигдээд тэгээд одоо миний одоо тарж орсон анги маань 24 хүүхэдтэй санагдаж байна. Тэгэхээр чи ингээд тарсан мөртлөө л ихний хэмжээнээсээ анх орсон хэмжээнээсээ бага гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нэлээд чанга сургууль гэж тооцогддог. Тэгээд манай сургуулийн хувьд гэх юм бол хамгийн анх Чехэд ерөөсө ганцхан их сургууль байлаа. Карл их сургууль 1300-аад оны үед баригдсан үйл ажиллагаа эхлүүлсэн тийм сургууль байсан. За тэгээд тэр нь олонгуудаа яг 150 жилийн өмнөөс ахуулаад ингээд хит болоод задарчиж байгаа. Техникийн сургууль, хөдөө аж ахуйн сургууль, химийн сургууль юм. Ингээд бүгд ингээд задарчсан. Тэгээд яг тэрнийх нь хөдөө аж ахуйн сургуульд сурдаг. Тэгээд бүгд факультетуудтай. Манай факультетийн хувьд гэх юм бол уг нь хөдөө аж ахуйн сургууль. Тэгсэн мөртлөө хамгийн том факультет нь ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол эдийн засгийн факультет нь болж хувирсан. Хамгийн олон гадаад оюутан авч байгаа. За ерөнхийдөө нэг талаасаа маркетинг сайн. Төгсгийн хувьд гэх юм бол анх 217 найзтай эхэлсэн тэр чинь. Би чи 217-ийн нэг. Тэгээд сая төгсгөд чинь 18, 19-лээ төгссөн. Ерөнхийдөө бол улираад эсвэл их сургуулиас гараад байгаа. Ерөнхийдөө Европын хандлага нь
тухайн улсын иргэдэн өөрсдөө их сургуультай суралцгаа болцсон. Гадаадаас ирсэн хүмүүс их суралцж байгаа. Тэрнээс гадна их сургуулийг ер нь бол ийм үнцэнтэй гэж үзэхэ болчиход байгаа та сүүлийн жилүүдэд. За тэгэхээр одоо болохоор хоёлаа юу ярилцсан? Амьдралын хэм маягийг ярилцсан. За орос хүмүүс болон за миний хувьд чех хүмүүс. За хүмүүс гэхээсээ илүү тухайн улсын нэг хот биш та. Одоо чи нийслэл хот Москвад суудаг, би болонгот бас нийслэл суудаг. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо нэг соёлын монгол хүнээс ялгардаг юм нь юу юм бэ? Тэрнээсээ гадна анх очиж гайхширсан юмнууд байгаа юу? Ямар ямар баярууд айгу түгээмэл байна гэдгийг ярилцъя. Яа тэгэхээр за угаасаа нөгөө нэг Орос гингүүт ч угаасаа хүмүүс аягүй хэрэгтэй холбож ярьдаг алкоголтой. Тэгэнгүүт ер нь бол нөгөө нэг одоо намайг Орос явахад ч гэсэн пөөх өстө баг архич болоод ирэх ухааны мэржсэн байхгүй юу. Тэгээд яг өөрөө хүрээд ирсэн чинь ер нь бол тийм амар арх одоо ер санагдаагүй алкогол хэрэглэдэг гэх юм уу. Угаасаа яг бүх улсуудад л залуучууд нь ингээл гарч ордог шүү дээ. Яг л тэрнтэй адилхан залуучууд нь ингээд соёлтой хэрэглэдэг. Яг би бас төвдөн байгаа болохоор ч бас тэрийг илүү мэдэрчиж магадгүй. Тэгэж бүр зүгээр гудамжинд дандаа согтун хүмүүсэд хараад идэх зүйл бол ерөөсөй байдаггүй. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол ер нь бол би ямар ч төсөөлөлгүй л ирсэн л дээ. Нэг хүмүүсийн одоо яг социализмын үед тогтсон ч юм уу яг тийм их хандлагууд байдаг да. Яг тиймэрхүү төсөөлөлтөд хурж ирсэн. Тэгсэн чинь ер нь бол тэрнээс айгүй өөр байсан. Тэгээд хамгийн их таалагддаг юм дурдах юм бол үзэх, харах тэг ингээд тийм янз бүрийн activity хийх боломж айгүй ихтэй. Одоо тухайлбал одоо Afisha гээд энэ 7 хоногт юу болох вэ? Өнөөдөр юу болох вэ гэсэн одоо үйл ажиллагааны ивент зар оруулдаг тийм суваг те мэдээллийн сайтууд байдаг. Тэгээ тийшээгээ орчиход заадаа бараг өдөрт бараг л 10-аад 20-од үн төлбөргүй үйл ажиллагаанууд байж идэг. Тэгээ үнэхээр одоо Монголд ч жишээлбэл нэг за номын баяр одоо боллоо гэж гингүүт Монголд байгаа бүх хүмүүс мэдээл бүх хүмүүс бараг номын баярт явдсан шүү дээ. Тэгэнгүүт энд номын баярч ингээд хаасайгуу болж идэг. Тэгэрс ингээд яг нэгдсэн тийм бүгдээр нэг газар л очдог гэсэн юм байхгүй. Ягаад гэвэл ингээ байнга шахуу юм болж идэг үйл ажиллагаа зохиогдож идэг учраас тэгээ тэр нь над тэр айгуу таалагддаг. Одоо хичээлийнхаа хажуугаар бас хагас бүтээсэнд нь за хичээлээ тараад ч гэсэн гоё үйл ажиллагаа байвал болох үзээд тэгээ би чи энд ирснээсээ хойш айгуу спортлог болох гэж хичээгээл ингээ зармаар харж ангууд ширээний өвш газрын теннис тоглох талбай ингээд 100 жингаа өнгөө болцсон гэд тэгээ бүртгэлээ авч тоглож үзлээ. Тэгээ цаашаага бас морины уралдаан үзьегээд даанч амжсангүй морины уралдаануудаас үн төлбөргүй болдог. Тэгээ зуны кино театр гэл ер нь яг ингэ сайн хайгаад судлаад үзвэл үн төлбөргүй юмнууд амар их. Тэгээ оюутан хүмүүс ч бас нөгөө нэг хамаагүй мөнгө төлөхөөр ч бас жоохон зарлахтай. Тэгээд тэрэндээ жоохон тасцсан болохоор ч тэр үе сая зуныхаа амралтаар Монгол очисон чинь Монголд ч бүх юм үнэтэй гэм билээ. Ерөөсөө үнэтэйгээс гадна ингээд нөгөө угаасаа тасалбар хураамж өгнө л тоо. Гэхдээ ингээд Москвада хитрхи тийм юм үнгүй юмд тасцсан юм шиг санагдсан. За тэгээд өөр чинь паркууд ер нь аягүй ихтэй. Тэгээ парк зугаалах цэцэрлэг түрээлэн тиймэрхүү зүйлүүд ихтэй. Бараг манай одоо оюутны байрнаас гараад нэг 4-5 парк ингээд тойроо байж идэг. Тэгэл алхаал хүссэндээ ороод гоё одоо юм орчсон, заримдаа ном уншижсэн. Тэгэл янз бүрийн тийм гоё агаарт гарахад ер нь бол аягүй таатай байдаг. Яг миний л таалагдж байгаа зүйл. Тэгээд хүмүүсийн хувьд ярих юм бол ер нь хөгшин хүмүүс нь ер нь зарим нь жоохон ааштай санагддаг. Одоо монголчууд ч нөгөө жоохон их зантай хүн сурталтай гэдэг орсууд ярьдэн шүү дээ. Тэр нь ихэвчлэн хөгшин хүмүүст илүү байдаг санагдаад байна. Одоо жишээлбэл сургуулийн ажилтан ч юм уу те эсвэл үйлчлэгээний байгууллагын тийм настай фтер хүмүүс ер нь бол жоохон ааштай байгаа гэдэг. Тэгээ Монгол гингүүт нэг жоохон дорд үдсэн өнгө аясаар ярьдаг. Тэгэхдээ бүр тэгэж эрх зөрчигдтөл бол тийм ямар нэгэн зүйл болж байгаагүй. Залуучууд нь болохоор ер нь бол амар соёлтой санагддаг шүү дээ. Бүгднтэй ингээ харьцахад амар нээлттэй. Тэгээд би оюутны байрнуудаа ганцаараа амьдарч байгаа. Тэгээд нодлонгийн ихэнд нэг Орос охин таамт орж исэн. Тэгэхэд ер нь бол ингээд бүх юм нь бэлэн л байт юм билэ. Юу гэсэн үг вэ гэхээр жоохон хөдөө амьдардаг. Хөдөө тосгонд одоо гэр бүл нь тийм. Тэгээд тэндээсээ Москвад хурж ирээ сургууль сурсан. Тэгэнгүүт ингээ манай хөргөчөөр дөрөв дандаа бэлэн бүтээгдэхүүнүүд. Гэхдээ бэлэн бүтээгдэхүүнүүд нь тийм хортой ч юм уу эрүүл биш. Тосгондоо ногоо могоо тарьдаг, котлета хийждэг, тэ ингээд янз бүрийн бараг нөө манайхаар одоо өвлөд шиг уулдаг гэдэг шиг одоо бүх юм ингээ бэлдээ явуулчихдаг. Тэгэл би ингээл хоолоо хийгээл ингээл байж ахт чи манай хүн болохоор шууд бэлэн котлета халаагаал бэлэн юм хурс ногоо халаагаал ерөөсөө хоол мол хийдэггүй тиймэрхүү байсан. Тэгээд босод бас ингээ Монгол оюутнуудтай ярихаар ч гэсэн угаасаа ингээ тийм хөдөөний Орос оюутнууд ер нь айгүй бэлэн дандаа котлеттэй байдаг те гэл нэг тиймэрхүү олон
асуух гэж байгаа нь болохоор Москвагийн зардлыг асуух гэсэн. Яг тэгэхээр саяхан Аа Москва за. болон Питер явсан. Тэгээ ерөнхийдөө бол хоёулаа айгүй үнэтэй хот шиг санагдсан. За чи Ялангуяа хаана байрлав? Чамайг ихлэ сонсъё л да. Чамд за ямар санагдав? Тэгээ дараа нь би Москвад дэрэн байр. Москвад бол би юуны хажууд ер нь үнэтэй газар юм байна л да. Яг улаан талбайгаас 2 минут алхаад очих тийм газар квартир авцсан байхгүй. гэж баг Яг манайха Монголынхоор Улаанбаатар зочд будалд байрлсан юм шүү Шангрила ч юм уу. ер нь бол нэг тийм л гоо. Яг Питер бас үнэтэй. Гэхдээ нэг анзаарсан юм нь хүнсний юмнууд нь айгүй дайжгүй үний хувьд. Гэхдээ бусад юм нь айгүй үнэтэй. Одоо жишээлбэл одоо чектэй харьцуулах юм бол нэг үнэтэй санагдсан юм юу юм гэхээр ресторанууд айгүй үнэтэй байгаа. Яг хотын төвөөрөө болонгод. Яг чек гэсэн үнэтэй л дээ. Гэхдээ миний тооцоолсныг 2-оос 2.5 дахин арай үнэтэй байгаа хоолнууд нь. Тэгэхээр тэрнээс гадна оюутан амьдрахад хэр их зардал гарч ийнө гэдгийг би асуух гэж байгаа. Сард одоо Монгол төгрөгөөр хэлүүлэлөө сайн юм байна. Ойролцоо. Тэгээ ер нь бол юу би бас нэг шинээр эсэж байгаа оюутнууд зориулж 101 ирсэн кадр дээр ихтгэл тавингууд хүмүүс надад тэгж асуудаг эцэгчүүд нь ч гэсэн хүүхдтэй эдэн дүр явуулах гээд тэнгүүд энийг баг байнга л ярьдаг. Төө манай нэг сургуулийн төлөөлөгч та хэдийг явуулан тэрэнд чинь зохицуулаад хүүхд чинь амьдрчин гэжсэн байхгүй юу. Тэгээ тэрнтэй би бол айгүй санал нийлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр Москвад амар хямдхан өртгөөрч амьдрах боломжтой, бас амар үнэтэй ч амьдрах боломжтой. За одоо жишээлбэл миний за нэг сарын зардлыг тооцож үзье л да. Тэгвэл за стипенд гэж авдаг. За стипенд бол тийм өндөр биш. За Монгол мөнгөөр нэг 80 мянган төгрөг орчим авдаг сарын. Тэгээд тэр стипенд юунд зарцуулагддаг вэ гэхээр оюутны байранд руугаа явчихдаг. Тэгээд нодлон бол нэг 10-20 мянган төгрөг гардаг байсан чинь энэ жил оюутны байрны үн өсөд тэгээ нэг 40 төгрөг илүү гарчлаа. За тэгээд стипенд оюутны байр хоёр бол тэгээд би нэг нөхөө явчихна. За тэгээд утасны төлбөр нэг 10 мянган төгрөг орчим. Тэгээд Москвад нөгөө нэг оюутнууд зориулсан нийтийн тээврийн карт гэж байдаг. Тэгээд тэрийг нэг сараар нь одоо нэг сар хязгааргүй зорчих метро болон одоо том колцооны метронуудад үнгүү зорчих. Үгүй хязгааргүй зорчих карт нь бол нэг за Монгол мөнгөөр чинь тэр чинь 500 евро бэлэгдэх чинь нэг 20 за 25 мянган төгрөг юм уу? Тэгээ нийтийн тээврийн тиймэрхүү. Тэгээд оюутны байр угаасаа стипендээс явагдчихна. За тэгээ хүнсний юм бол яг түрүүн хэлсэн чинь ер нь бол нэлээд хямдхан. Би чинь Монгол руу сая 100 буцаад юмны үн харсан чинь Монголыг бас нэлээд үнэтэй байсан шүү. Монголынхтай харьцуулахад бол надад Москвагийн илүү хямдхан санагддаг. Гэхдээ мэдээж одоо хүүхэд тэр одоо үед ямар хэрэглээд байгаас шалтгаална. Ихэвчлэн ер нь бол дахианы мах авдаг. Билав. Ингээ өөрөө нэг хөхрийн мах, хоньны мах нь бас нэг дуртай биш болохоор дахианы мах аваад тэгээд яг борцоо хэрэглэдэг. Тэгээд сард 7 хоногтоо за сарда 7 хоногтоо ер нь бол нэг 40-50 мянган төгрөгөөр бол ингээд хоолоо зохицуулаад авчиж болно. Гэртээ хоол игээд байвал өглөөний цай, өдрийн хоол гэд тооцоод байвал би нэг 2000 рубль орчмол өгдөг гэсэн үг. За тэгээд тэр чинь 2 4 8 гэхэр чинь 840. За нэг 200 мянгад. Ер нь нэг 400 500 мянган төгрөнд бол гайгүй амьдэрчих юм шиг санагдаад идэв сарын. Мэдээж нөгөө нэг залуу хүн юм чинь бас жоохон тэг гарч орох юмнууд байна. Тэгээд найз нөхөдтэйгээ уулзаад хоол унд идэн тэглээгээс тооцоход бас яг хэр их хаана орж байгаас нь л чухал л та. Бид нар ч одоо оюутан хүмүүс чинь Макдоналдс байха болцсон. Вкусная точка, KFC, за KFC ч явах болцсон. Rostix гэдэг ингээ бүгдээр солигдсон. Тэгээд тэднэрт бол одоо Монголын KFC тэр ч юм уу үнэтэй билээ. Манай эндхийн KFC, Макдоналдс ч юм бол за ер нь Монголоос чүү хямдхан шүү. Тэгээ мэдээж хүн яг хаана хоол идэхээс шалтгаална. Чи бас улаан талбай тэр яваад юм мэдсэн байлгүй. Яа, төрөө өдрөө тэмдэглэх бид нар чинь нэг баяр түүл явдлаар ресторан оруулдаг. Тэнгүү тэд нар чинь за нэг үнэтэйдээ гэхэд нэг 100 мянган төгрөнд бол гоё хоол идчих шүү. Монголд 100 мянган төгрөнд бол бас л дундаж газар л орохоор санагдсан шүү. Сая 100 яваад ирэхэд. Үгүй юу? Ер нь үнэ. Орос л яг системийн ярахаар өөр юм шиг мөрчлөө. Чеход их төстэй. Их олон талаараа. Яагаад гэвэл соёлын хувьд ойролцоо. Хоёулаа словен хэлтэй хоёр улс. Тэгээд хүмүүсийн зан чанар ер нь их адилхан. Юу вэ гэхээр хөдөө тосгон жижигхэн хотод ингээл явж байгаа л одоо бол арай гайгүй болсон. Яагаад гэвэл нөгөө жижигхэн улсад аягүй олон монголчууд очичихлаар монгол хүн чинь ийм байдаг юм байна. Одоо нөгөө таниад авцсан. Бараг сүүлийн 20 жил танилцлаа шүү дээ чехүүдтэй монголчууд. Тэнгүүт одоо яад ингээд тэгэнгүүт одоо очингууд хоёр юм асууна. Чи Вьетнам уу? Альсвал Хятад уу гэж асуусан. Тэнгүүт Монгол ингүүт би нэг тийм найз, надад нэг тийм найз үү, ийм найз үү. Айгуу тийм нөгөө түгээмэл болцсон. Айгуу олон хүүхдүүд байдаг, айгуу олон том хүмүүс ч байгаа. Гэхдээ сарын зардал гэх юм бол
байранд одоо жишээлбэл за дундаж байр ихтэй нэг 5,000 крон орчим гэдэг чинь 1 крон 150-тай нэг 750 мянга орчим төгрөг багхгүй юу? Байр. Тэгээд Өөх бараг 10. тэгээд байраа оруулаад Оюутны байр уу эсвэл түрээсийн байр уу? оюутны байр. Тэгээд оюутны байр нь тэр хавцаа байж байгаа. Тэгээд хүнсээ мэдээж яг чиний хэлснээр гэртээ хийгээл гэртээ л бүх юмаа хийгээд ах юм бол ерөнхийдөө бол 7 хоногийн зард бол яг л ойролцоо нэг 200 1400 гэдэг чинь за нэг 7 хоногттай бас нэг үнэтэй идэх юм. 100 мянга орчмоор иддэг л байхгүй юу? 7 хоногийн хүнс бэлтгэд. Тэгээ мэдээж нөгөө би ч бас нэлээд идчихлээ байгаа л та. Тэгээд 400 мянга. За тэгээд миний яг гаргаж ирсэн юм нь болохоор нэг сая 500 орчмоор бол ер нь бол оюутан амьдарчин гэж байгаа. Бүтэн байр эдрээ оруулаад Нэг сард 10,000 кроноор тий. Тэгээ тийм байх боломжтой. Тэгээд ажлуудын хувьд гэх юм бол жоохон асуудалтай. Ихэнх нь чек хэл дээр байдаг ажлууд. Тэрээс гадна нөгөө холбооны Европын холбоонд нөгөө юу байдаг? Стандарт байдаг. 28 цаг ажиллана оюутан, 7 хоногт дээдлэн. Ямар нэгэн гэрээтэй дадлагчигч ажилд орох юм бол харин тэр нь бол тэр заалт нь арай өөрчлөгддөг юм. За ажлын би бас жоохон дэлгэрэнгүй тайлбарлах уу? Ажлын талаар нөгөө нэг өнгөрсөн хідээ гэдгээс санахгүй ямар ч нэг сүүлийн жилээс эхлэн сүүлийн жилүүдээс одоо эхлэн гадаад оюутан ажил хийх боломжтой болсон зөвшөөрөлтэй гэсэн үг. Хууль бусаар хийдэггүй. Ер нь дандаа хууль ёсны дагуу ажил хийдэг. Тэгээд ер нь бол оюутнууд ихэвчлэн нөгөө түргэн олны газар Монгол ресторан эдэр бол нэлээд ажилдаг. Тэгээд давхараас өөрсдийнхөө мэрэгжлэр яг нөгөө нэг тэ анкета өгөөд шалгалтаа өгөөд тэнцвчүүл мэрэгжлэрээ ажиллах боломж бас бүрэн нээлттэй. Тэгэхээр ер нь ажлын хувьд бол тэгж хязгаарлагдах зүйл бол ер нь бол байдаггүй. Тэгээд Москвад ч юм уу Оросд ирэх байгаа хүмүүс байвал одоо аялах гад ч юм уу те. Тэгвэл ер нь бол хямдхан аргаар байя гэж бодож байвал зочд буудал бол угсаа үнэтэй. Харин оронд нь квартир түрээслэх буюу одоо байр түрээслэх, өрөө түрээслэх за одоо олон улсаар бол нэг Airbnb шиг газрууд бол зөндөө байдаг. Тийм сайтууд. Тэгээ тэндээс бас хүмүүс байрлал ер нь илүү хямд тусдээ шүү гэдгийг бас хэлье. За одоо ингээд улсуудын нэг хөгжилтэй юм хэлэх юм бол Чехэд KFC гэж дууддаг хүмүүс нь. Яг тэгэхээр өсгөлийн дагуу бид нөгөө KFC гэдэг уншдаг байхгүй. Тэгэхээр танах ядчил KFC-тэй юм байна гэхгүй юу? KFC-тэй тэгээд янз янзын юмнууд их болно тэнд чинь. За тэгээд одоо болохоор арай гүнзгий. Одоо арай хувь хүний хөгжил. За одоо тэгэхээр доктортой суралцах нь за тэгээд мэдээж одоо яаж юунаас мотивац авах уу? Хаанаа бүсээ чангалах уу? Хаанаа суулгах уу гэдэг юм уу? Тийм асуултыг бол асуугаар шийдлээ. Ягаад гэвэл сая мэдээж хэлж штэ. Ануучгийн хувьд гэх юм бол сурж байгаа сургууль нас нэлээд чанга сургууль гэдэг. Юу шууд унах юм бол хөөгдөх юм ба штэ. Тэр нь жоохон амар санагдав. Нэг унаа, хоёр унаа тэгэл хөгдөн дөө. За тэгээд юунаас хамгийн их мотивац авч гин. За тэрнээс гадна ер нь ирээдүгөө хэр тэгэж бүр ерөнхийдөө томоор төлөвлөж гин. За тэгээд яг юу болж гинэ гэдгээ хаалцаач. Мотивацо тэгэл ер нь бол ирээдүгээс л авдаг гэлч юм уу амар том яриад байгаа юм шиг. Ер нь бол яг мотивац гээл авах ёстой гэж ер нь боддоогүй юм байна. Би бүр сая мотивац юунаас авдаг вэ гэж чамаа асуулт асуучих чинь бодлоо. Мотивац авахгүйгээр хичээл их шаардлага гараад байдаг болохоор нэг мотивацийн талаар бол нэг боддгоо юм байна. Зүгээр сэргээдэг зүйл гэх хэрэгтэй. За сэргээх зүйл нь юу вэ гэхээр би өөр оюутны холбоонд ажилладаг. Тэгээд анх хэлний бэлтгэлд байхаас эхэл оюутны холбоонд байсаар байгаад одоо хүртэл байж байгаа. Тэгээд оюутны холбоонд нөгөө нэг бид нар ер нь бол баг сардаа нэг 2-3 үйл ажиллагаа хийдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол нэлээд ачаалттай байдаг гэсэн хичээлээ жугаар. Тэгээд мэдээж заримдаа ингээд юуны төлөө хийгээд байна гэж боддог ч гэсэн яг нэг үйл ажиллагааны ард гарчхаар тэр хүмүүсийн ингээд мэдэрч байгаа зүйлүүдийг ингээ хараад тэгээс санал сэтгэлийг нь сонсохоор нэг тийм дүүрсэн мэдрэмж авдаг. Тэгээд ингээд ер нь бол нэг тийм тэрний юу гэдэг яг тэр л яг нэг тийм намайг илүү залуурдаад урагшлуулж яваад байгаа юм шиг сэргийж явдаг юм шиг санагддаг нэгдүгээрт. Хоёрдугаарт гэвэл мэдээж за энийг бол мотивац гэж нэрлэж болох байх. Манай одоо гэр бүлийнхэн хүмүүс байна. Тэгээд би аав ээжтэй ер нь айгүй нээлттэй байдаг. Одоо за өнөө орой тий ингээ найзуудтайгаа гарлаа инглээ өөрөөр орж ирлээ гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд бол аав ээжтэй айгүй нээлттэй хэлцдэг. Тэгээд хамгийн анх би чи 1-р курстэй хэлний бэлтгэлээ төгсч 1-р курстэй орж исэн юм. Тэгээд ер нь бол 10 жилээсээ л амар ер нь онц сурдаг ер нь нилээд гайгүй хөвгт байж байгаа. Их сургуульд бас тэгнэ гэж бодож орохгүй юу? 1-р курстэй. За яста халаад өгөн тий ингээд ангийн хамгийн шилдэг гэсэн чинь би 1-р курстэй эхний хичээл дээр юу ч ойлгоогүй. Нэг жил Орос хэл үзээ орсон. Тэгээд ингээд
ерөөсөө ингээ яг тийм алах хүсэл маань баг багаар унтраад тэгээд өөрөө өөртөө урам уграад тэгээ аав ээжтэй ингээ за би жоохон унт сурч чадахгүй юм шиг байна. Тэгтээ ер нь унчихгүй гэжэнэ. Манай сургуулийн юм байна гэд аав ээжтэй хэлж хахад ингээ миний охин ядрахгүй л байхад болоо. Ингээд авж байгаа мэдлэг чинь чухал штэ. Дүнгийн төлөө битээ үзэлтөө. Угаасаа те их сургуульд ингээд ингэн тэгэн нэг тэгэж өөрийгөө битгий зовоо гэд тэгжсэн. Тэгээ тэрийг нь бодохоор бас айгүй ингээд урам зориг авдаг. Ер нь бол ингээд аав ээж чинь итгэж байгаа шүү гэ тэ. Тэгээ би бас өөрөө нэг хүчилдэггүй. Манай сургууль сурдаг хүмүүс ч ер нь жоохон стресстэй байд тийм аа. Ер нь бол ингээд амьдрал нэг хэцүү харагдаад. Тэгвэл намайг харуул нэг тийм амир санагддггүй. Тэгээ нэг амир онц дүнгийн төлөө бас явдаггүй. Тэгээд дүнгийн төлөө орсууцтай алалцах чинь бас хэцүү шттэ. Яа. Тэгэл жинхэнэ гэтээ бас тийм амир муу сурдаггүй. Мэдж Тэгээ байгаа. мэдээж яг өөрийнхөө чадхаараа тэгэл хичээгээл явдаг да. Тэгэхээр ер нь бол яг шууд сэргээдэг хүчин зүйл угсаа байхгүй бах. Тэгээ бүх хариуцлага над дээр ирж байгаа учраас яг бас өөрөөсөө бас урам зориг авдаг л та. Тэгэхээр Чачи миний юунаас авч ийн мотивац. мотивацийг би болохоор одоо нэг 13 4-ээс хойш нөгөө уран зохиолд аягүй дуртай байсан байхгүй. Хичээлд нь ч дуртай. Тэгээд Орсын Достоевскийд би аягүй хайртай. Тэгсэн байж байгаа Чехэд очичоод нэг хэсэг Достоевский ерөөсөө уншихгүй нөгөө ном ном уншичаа за болиё нэг хэсэгт нь үлдээчихье. Тэгээд оронд нь тэр хоёрын чинь Франц Кафка эдрийг уншаал ямар лаг ингээд явж исэн чинь нэг хан мөрөгд юм аа. Тэр чинь би чи нэг байргу болцсон юм аа. Чехэд очиод нэг жил буцчаад ирсэн чинь байргу болцсон. Тэгээд нэг өдөр гадаа тэр нөгөө Патравини гэдэг нөгөө супермаркетын гадаа хонж мунаад сайхан жижигтэй нэлээ хэцүүдсэн байж байгаа л бүр яг ингээд тесрэх гээд байгаа байхгүй. Тэгээд байж исэн чинь хин нөгөө өмнөх юмудаа хийгээд уншижсэн юмудаа санджлаа байхгүй да яах вэ ийх вэ гэд. Тэгсэн чинь ингээд хүчтэй байгаарай гэж эндээс ээж аваа хилээд идэг. Тэгсэн чинь би болсон чинь тэнд ингээд ерөөсөө юм бодхоо болчихж байгаа байхгүй. Тэгээ байж исэн яг Достоевскигийн нэг ишлэлийг хараад за эндээс л миний амьдрал эхэлж байгаа юм байна. Тэр нь юу гэсэн ингээд тэгсэн чинь хоёр цаазаар авахлахгүй тулд хоёр гараад таслаад зүхтах хүн байхад хоёр гаранд байсаар байхад өлбөрч хүн байх юм аа гэж хэлцээсэн хэрэг. Тэгээ би тэрийг харж ёо би ч одоо юу дутлаа гэж ингээд явт юм дээ гэд. Тэрээс гадна би сая юунд очсон юм аа. Одоо арай өөр юм ярих чинь. За. Холбоотой. Питерт очиод гэсэн чинь Монастырский мост гэдэг нөгөө хуучин ийм гүүр байгаа байхгүй юу? Доор нь. Тэрний доор нь Достоевскигийн тэр нөгөө юу байдаг, хөшөө байдаг. Тэнд очичоо би ингээд харж байгаад ер нь өрцөлөө бодсон чинь амар их тусалт юм байлээ. Нөгөө номноос уншиж ирсэн ишлүүд. Тухайн үед нь ойлгоогүй ч гэсэн дараа нь ингээд санахлаар айгүй сайн ойлгогддог. Тэгээд байж исэн чи яг хажуу талд нь явж исэн чи нэг юм өвөө явж идэх. Өвөө юм хоёр, Орос өвөө юм хоёр. Тэгээ би ингээд ордон зогсож исэн чинь хажуугаар явахдаа мэдлэг юм байлээ шүү дээ. Тэр ч бас айгүй сайн байна уу. Би мэдлэл эргэж яасан чинь нөгөө эмээ хажууд хурж зогсноо. Мертвые говорят тэнгуүтэ живие слушает гэж өгсөн хүн яриад амьд хүн сонсдог орвоштэй гэж хэлчихсэн аах. Тэгээ би за нэрэл би ч нэрээ лаглаг хүмүүстэй таарч байна гэдэг. Бүр мотивац алдагдана гэж бол надад нэг байдгүй. Хийх юм олонгуудаа за угаасаа хийх ёстой юм чи хийж л таарна. Одоо өөр зам байхгүй юм чинь гэдэг. Одоо нөгөө өмнө олонгуудаа 2 3 удаа ер нь ингээд юмд бууж өгч үзчихсэн. Одоо жишээлбэл онол явуулсан сандаг. Одоо 18 онд, 20 онд, одоо энэ жил ч гэсэн 24 онд нэг удаа юмд ингээд бууж өгч үзсэн. Тэгээ тэрний дараа авах мэдрэмж бол яг үнэндээ зүгээр тэндээ ингээд зовоод юмаа хийжсэн дээр юм шиг санагдаад байна надад. Тийм болохоор яг хөө ирээдүйд янз янзын тохиолдож магадгүй. Гэтэ ер нь тэгэл яг тайвнаар юмаа шийдээд тэгэл инээгээл тайван юмаа шийдэхээс өөр замгүй л байхгүй да. Тийм л юмнаас мотивац. Тэ ер нь бол гэхдээ яг сүүлийн үед надаас уран зохиол ер нь нэлээд нөлөөлсөн. Гэхдээ яг шууд мотивац гэж хэлэхэд бол бас хэтэрхэн үндэдэг баг. Тэгээд уран зохиолоос бас миний нэг авсан. Би бас ер нь ном унших туфтаа. Гэхдээ уншдаг хүн яжуд бол тэгэж амар уншдаг гэж санагддаггүй. Тэгээд нэг тийм амар тайван байхыг амар уран зохиолтой холбож ер нь сурсан юм шиг санагддаг. Би чи өөрөө жоохон юм ширүүн те ингээд калс юмнуудаа хийж дуусгаад нэг тийм олон юм дээр ингээд явж идэг хүн байсан. Тэгээд одоо ч гэсэн яг тэр зам маань жоохон байгаа. Гэхдээ ер нь сүүлийн үед аль болох ингээд тийм тайван тэгээд тэр тайван байгаагаас гоё мэдрэмж авч үздэг санагдсан. Тэгээд Москвад ирээд гадаад сураад бас нэг ойлгосон зүйл нь юу вэ гэхээр нөгөө нэг
ганцаараа байж үзсэн. Тэгээ ганцаараа байж үзэхээр чинь хүн чинь яг өөрөө өөрийгөө шинээр хардаг юм шиг санагддаг. Одоо би чинь 3 дахь жилдээ ганцаараа амьдарч байна. Оюутны байранда. Тэгээд гэр бүлээсээ хол бас дөрөв дэх жилдээ гэсэн үг шүү дээ. Тэнгүүт ингээд онцын шаардлага л за найз нөхдөдөө мэдээж уулзна. Гэхдээ ихэнх үед ер нь ганцаараа байна. Ганцаараа бүх зүйлийг зохицуулна. Ингээд ирэхээр яг жинхэнэ өөрөө өөртөө нүүр тулаад ганцаараа байхдаа би чи ингэдэм биш дээ гэдэг юмнуудыг шинээр олж таньсан юм шиг санагддаг. Тэгээ тэр үед чинь бас ер нь бол айгүйх ном унших, дуу сонсох тэгээд миний бас нэг хобби гэж хэлвэл зөвдөх юм болоо буруудах юм болоо. Ингээд нэг тийм цай, кофе уух бас айгуу дуртай. Яг тэр хийж байгаа үйл явцнаас айгуу кайф өгöd байдаг байхгүй юу? Уухаас гадна цайгаа найруулаад ингээд тэг яг тиймэрхүү зүйл нь бас ер нь айгуу их нөлөөлдөг юм шиг надад. Тэгэхээр тэр ч гэсэн ингээд тодорхой хэмжээнд бас намайг сэргээдэг байж магадгүй. Тэгэхээр одоо бид хоёрт болонготой ойролцоогоор нэг 5 минут орчим зөглөдөж. Тэгээ энэ хугацаанд юу ярих гэхлээр ирж байгаа хүмүүс хамгийн их анхаарах ёстой зүйлсийн захиад хэлчихэ. Тэр бол айгүй хамгийн чухал гэж бодож байна. Мөн дөнгөж ирсэн байгаа хүмүүст юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ. Хамгийн том нь болонготой Оросд ч байдаг бах виз сонголт. Тэрийг яриад тэгээ өнөөдөр зүйлийг алиадасгий да. Ер нь бол албан ёсны тиймэрхүү зүйлүүд гэвэл тийм одоо виз сонголт мэдээж хамгийн том асуудал те. Оросд суралцахаар явсан хүмүүс хэдийгээр Оросд визгүй зорчих боломжтой ч гэсэн сургалтын виз авах шаардлагатай. Тэгээ сургалтын визээ урилга ирснийхаа дараа авсныхаа дараа ер нь бол нэг удаагийн 90 хоногийн виз өгдөг элчин сайдын яамнаас. Тэгээд тэр 90 хоногийн виз дуусахаас 45 хоногийн өмнө хурж ирч одоо нөгөө 1 жилийнхаа визний сунгалтанд өгөх шаардлагатай байдаг. Тэгвэл хүүхдүүд чинь нөгөө нэг жоохон тулгажээж явдаг. Сквал тэр 90 хоногийн визээ 1 жилийнхээ ботчдөг. Тэгээ энэ мэтчлэн дэлгэрэнгүй мэдээлэл бол манай оюутны холбооноос бас дэлгэрэнгүй авах боломжтой. Манайх яг энэ юмнуудыг бол бүгднгийн бас тавьсан байж байдаг. Тэгээд одоо ирсэн байгаа болон ирж байгаа зөвхөн Орос ч гэдэггүй ер нь гадаад сурах байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйдээ бас яг анхаараарай гэж хэлхэн зүйтэй ах гэж бодож байна. Бас би нөгөө нэг намайг баг байхад одоо чамайг байх ч гэсэн тийм л ах нөгөө гадаад сурдаг хүмүүс чинь амар мундаг харагддаг байсан шүү дээ. Ингээл бүү ямар гоё амьдэрд юм бэ. Би л тэгж ярьдаг байсан байхгүй юу. Тэгээ би өөрөө ирчээд хөө энэ чинь бас хэцүү байсан юм шүү дээ. Ягаад тэр үед хин хэцүүг нь ярьдгүй байсан юм бол гэж би бодож байсан. Тэгээд ингээд гадаад сурах хүүхдүүдэд бас тэрийг нь бас мэдрүүлэх бас хэрэгтэй ах тийм ингээд мэдүүлэх ингээд хэцүү зүйл тохиолддог шүү. Тэ ингээд сэтгэлээр унах, сэтгэл зүйн одоо тэр сэтгэл ингээд соёлын шок гэдэг бол бас нилээд тийм тоглоомын идэх зүйл бас биш. Тэгээ тийм болохоор яг тэр үе сэтгэл зүгээ сайтар хараад тэгээд одоо юу гэдэг гэр бүлээ санаж байгаа ингээд хэцүү санагдаж байгаа ч гэсэн за болно бүтэн гэж бодхоос гадна ингээд тэр мэдрэмжүүдээ үл тоогоод байхгүй мэдрэмжтэйг яг нүүр тулаад хүлээн зөвшөөрөөд гэд нэг өөрийгөө сайхан харагдаад яг тэгж сурдаг юм санагддаг. Тэгээд тэгж бас сураасаа гэж бодож байна. Тэгэхгүй юу гэдэг ингээд хэмиг ингээд тоохгүй ингээд явсан ингээ мэдрэмжүүдээ үл тоож явсаар агаад сүултээ ер нь бол бас нэлээд хүнд байдалд орох бас магадгүй бах. Тэгээ тийм болохоор ер нь бол аль болох өөртөө нүүр тулаад одоо би өөрийгөө таних аялал гэж боддог штеп энэ цаг хугацаанд. Тэгэхээр яг өөрийгөө тэгж таниасаа гэж бас хэлхийг хүсэж байна. Ямар гоё юм бэ. За тэгэхээр Чехэд сурч байгаа оюутнуудад одоо энэ жил гэх юм бол аюу олон оюутан инженер ирсэн баг. Одоо энийг бас үзнэ баг. За тэгэхээр мэдээж мөн яг ануучтай адилхан манай холбооны пэйжийг үзээрэй. Мөн бичлэгүүдээ үзээрэй гэж хэлье. Гэхдээ бүр товчхон хэлхий гэх юм бол материалаа бүрдүүлээд өгөх ёстой. Виз чинь дуусахаас 3 сарын өмнө цагаа авч жагаад очих ёстой. Хэрвээ цагаа авч амжаагүй тохиолдолд Праг хот тэрнээс гадна бүх хотуудад яг цаг авахгүй очдог MVCR гэж байдаг. Юу байхгүй. Нөгөө резервац ямар нэгэн одоо өмнөх захиалах шаардлагагүй очдог газрууд байгаа. Тэгээ өглөөрт очиж сууж байгаа юм өгч гэсэн. За тэгэхээр энийг захиж хэлхийг хүстэй. Тэрнээс гадна соёлын шок бол жоохон үүснэ. Ягаад гэвэл Чех нь болонготой юмнууд нь айгүй өөр, хүмүүсийн хандлага нь айгүй өөр газар. Юу гэхээр хүмүүс тэр гадаа гудамжинд яана уу, энэ үү чамд нэх хамаагүй чи нэх юм яриадах шаардлагагүй. Янз янзын хүмүүстэй таарч таарна. Хаасайгүй жоохон сони юм дурдсан бол хаасайгүй хүмүүс ингээл өгс татаал байж идэг, цингээл, согтуу тэгэл гудамжинд ингээл те янз янзаар байж байгаа. Тийм учраас тэр зүйлээс нэг тийм юу гэх шок мэдрэх биш. Ерөөдөө өөр төр аягүй сайн төвлөрж өгөх ёстой. Ерөнхийдөө миний нөгөө өрөө олонготой эцэс нөгөө жаргасан ч зовсон ч яасан ч ер нь хүн ганцаараа байдаг байхгүй. Хичнээн хажууд нь захин хүүхдээ байлаа ч гэсэн ээж аав нь байлаа ч гэсэн ер нь бол
хүнд цаг үеийг хүн ганцаараа туулдаг. Ер нь бол яг сэтгхүүгээрээ туулдаг учраас тэрийг бас ер нь бодож яваарай. За тэгээд очиж байгаад бол чих ир соёотод болон бусад гишүүдтэйгээ уулзцаая. За тэгээд өнөөдөр манай энэ подкастт оролцсонд баярлалаа. Одоо Оростой уулзсан одоо тийм Унгар тий Австрич байдаг юм өөрөөр газрын ингээд тэргүүнүүтэй бас уулзъя юм подкаст хийж бодож байгаа. За тэгээд дараагийн подкастаас би мэдээж ганцаараа байхгүй бах. Ганцаараа байхлаар өөрөө асуултаа уншаал өөрөө асуултантай хариулаад бас их сонирн байдаг юм байна. Өөрөө асуулт хариулсан чинь би бүр бодлоо шүү дээ. Би одоо өөрөөсөө юу асууад байна. Яг л тийм болж өнгөрлөө. За тэгээ анууд амжилт хүсье. За тэгээд баярлалаа. За баярлалаа.